нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасан нь иргэдийн санхүүгийн байдал болон арга гэрийн хэрэгцээнд хүндрэл учруулад байна. Учир нь үйлчлэгээний салбар хуваарай бизнес эрхлэгчид буюу нэгүгээр иргэдийн ажил зогсож орлого тасраад байгаа. Яг энэ үед банкны зээл төлбөр, нийтийн байр, орон сууц түрээслэгчдэд зээл төлбөрөө төлөх бүхэл хоногийн хүнсээ залгуулахад хүндрэлтэй болж эхлээд байна. Хөл хорой сунгах шийдвэрийг буруутгахгүй ч уян хатан байдлаар шийдэх нь зөв гэдгийг иргэд хэлсэн юм а. Зээлтэй хүмүүст л одоо нэлээд хүн тусч байна энэ бол. Дахиад сонгож ийн гэдэг чинь бас л хүнд байна. Монголчуудын хувьд бол яагаад гэвэл биднес ч одоо нөгөө тэтгэврийн хөрчүүд нь яг нэг тэтгэврээ саад нэг авчихсан тий. За нэг ажил хийгээд амьдчихсэн нөгөө залуучууд мань голцсон. Ажилгүй болчихсон шүү дээ. Зогсчлоо. Тэгэхээр гэрт нь байгаа үр хүүхдийн тэжээх одоо тэр мөнгөний их усүр байхгүй, цалингийн их усүр байхгүй болсон. Тэр айгүй хүндрэлтэй. За тэгээд дээрэс нь би бас нэг иргэний хувьд бодож ин л да. Одоо энэ ажилгүй байгаад архиа уугаад байжсэн одоо ингэ яваад хогоо түгэд нөгөө хоолныхоо ямыг залгуулдаг байсан энэ Монгол улсын иргэн шүү дээ эдгээр чинь тийм үстэй. Эдгээр маань одоо яаж амьдарч байгаа бол гэдээ би бас нэг иргэн хүний үед санаа зовдөг байхгүй. За эдгэрийг одоо хааш наваачаад хийчихсэн бол эсвэл эдгээр юу хийж амьдрах юм? Одоо нэг хогоо төгөхөөр гарахгүй шүү дээ эдгээр чинь явуулахгүй. Тэгээд нөгөө ажилгүй хийх юм ажилгүй байсан учраас бүр гацсан байдалд ороод тэдний үр хүүхдүүд өөрсдөө ч гэсэн өсгөлэн байгаа болов гэж айдаг юм би. Тэгээ эдний талаар төр засаг ямар арга хэмжээ авах юм. Ер нь төрийн бодлого би бас жоохон тоглолттой л гэж бодож байна. Энэ дээр бол одоо цэцэрлэгийн ажил хаачлаас ээж аавыг нь авчиад ажилгүй болгочлоо тийм ээ. Тэгтээ чинь одоо тэр үр хүүхдээ юугаар тэжих юм бэ? Одоо манай хүүхдүүд л ихэд ажилгүй болцоо ээжээ яана одоо гурил байвал өгөөч хүүхдийн мөнгө бодол. Жоохон мах вэ нөө өгөөч л гэж шүү дээ. Одоо таксиныхан жишээ одоо зүгээр энэ сте таксиныхан хоолоо олж иддэг байсан шүү дээ. Эдгээр чинь цагдаа нар бас зогсоохгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр эдгээр маань одоо яаж хоолоо ирэх юм? Одоо миний найз ихэл одоо хүүхдэд тэжээдэг таксинд явдаг юм байсан. Одоо болохоо байлаа. Хаяа нэг дуудлагаар явал тэгэл хэдэн хүүхдэд тэжээж ин гэх мэтлэн юм. Нилээл доголдолтой байна гэж бодож байна би энийг бол яг хөл хорой тавих нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ энийг бас нэг зөөлөн одоо хацсангой арай л жоохон ухаалгаж шийдэж болдгоо багтаа л гэж бодож байна. Нөгөө хуваараа өөрөө юм хийдэг болохоор энэ жоохон хүндлээ. Тий одоо хамаг юм хаачаал орлогогүй л болчихж шүү дээ. Ер нь ингээд одоо нэг яах вэ эхлээл ингээд 20 50-д нэг нөөцөлж авсан одоо нэг хэд хоногийн өмнө одоо дуусаад ирэхээр чин байсан хэдэн төгрөгөө шавхсан хүмүүс одоо хаанаас мөнгө орж ирнэ гэж суугт тий хэцүү л. Тэгэхээр бас 14 хоног сонгочлоо шүү дээ. Тий дахин 14 хоног сонгогдсон тэгээд одоо нэг талдаа зөвч нэг талдаа хэцүү хүндлээ. Орлого тасарч хөл хорины өдрүүдийг хэрхэн давах талаар санаагаа зовоож буй олон иргэд бий. Гэтэл гамшигын нөхцөл байдалтай энэ үед иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэжээ. Ашиг олох зорилгоор үнэ нэмж буй аж ахуйн нэгж байгууллагыг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа. Гэвч захын гэрэг хорооллын хүнсний зах дэлгүүрүүдэд уг хариуцлагын арга хэмжээ хэрэгжихгүй байна. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ болох гурилын үн 2000-аас 3000 төгрөгөөр нэмэгдсэнийг иргэд хэлсэн юм а. Юм нэмэгдсэн байна уу? Махны үн нэмэгдсэн байна. Гурилны үн нэмэгдсэн байна. Би сая гурил авлаа л да. 25 ургас гурил шуудан 28 мянга. За Улаанбаатарын 1-р гурил гэхэд шуудан 29 мянга болоо нэмэгдсэн байна шүү дээ. Тэц уул нь 25 6 байсан. Бүхлөдөө 2000-аар нэмэгдсэн шүү дээ. Тэгээ мах бол ерөөсө зарим газар 6 мянга 7 мянгатай байна гэсэн мөртлөө одоо бол манай энэ сар хадны байдлаар бол ерөөсөө нэг газар 7 мянгатайх нэг газар 8800 тийм жишээтэй. Сар тахлын халдвар улсын хэмжээнд өндөр эрсдэл аюул дагуулж байгаа. Энэ үед хөл хоройны хатуу дэглэмийг чанд сайхах нь халдварын тархалтыг хумих, цаашид тохиолдох олон эрсдлээс сэргийлэх зөв шийдвэр юм а. Гэвч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тасалдаж хуваарай бизнес эрхлэгч иргэд санхүүгийн томоохон хүндрэлтэй нүүр тулж байгаа нь банкны зээл муудах, цаашлаад манай улсын суур эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр болж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын ерөнхийлөгч Бат Тулах өрх бүрт 12 дугаар сарын 1-ээс 1 сая төгрөг олох санал гаргаад байгаа лээ.